Монгол хүн болж төрнө. Нилээд олон жилийн өмнө орхичихсан байсан ажлыг маань өөр хүмүүс бүтээжээ. Зурус нэгэн үед Тамура Хироши хэмээх настантай таарч түүний амигаа орсон Сүхэ гэдэг хүний шарил дээр хамтдаа очиж байсан билээ. Тамура аваа надад өнгөт пираныг заавал авчраарай гэж загсан учраас 2 кг аваад очсон. Настан Дэ Сүхэ гэдэг бүдгэрсэн нэрийг боронзоор сэргэн бодож ламаар ном уншуулж өнгөт пираныг шарил дээр нүрж тавиад өлмөдөн сөхрөн сууж эцэст би таныг оллоо. Энэ пираныг хүчээр би тэнхэрсэн. Өнөөдөр танд зөндөөнийг авчирлаа. Та намайг авраагүй бол би ээждээ эргэж очихгүй байсан гэж уйлаад суусан нь тод санагдаж байна. Би ч гэсэн нулим сунган зогсож байсан юм. Намтар түгээр нь баримтат кино хийх гэж зохиол өвчж байсан нь одоо ч миний компьютерт хадгалагдсан үлджээ. Тамура-сан имэйл үчиж чадахгүй зөвхөн загтлаар харилцдаг байсан. Санхүүжилтийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар баримтат киноны мөрөөдөл маань зогсчихсон. Би ч завгүй нэгэн болж холбоо тасарсан. Энэ хүний тухай баримтат дурсамжийг нь боддоор үлдээх ачтай хүмүүс гарч ирээд бүтээж чадсанд нь үнэхээр баяртай байна. Тамура Хироши. Би Монгол хүн болж төрнө. 1946 оны намар олзлогдсон ирсэн Япон цэрэг Тамура өлсөж өлбөрхийн эрхэнд байцааны навч Сэм халаасалж байгаад Монголд аргад баригджээ. Туugдаж явсаар нэгэн хадны өвөрт ирсэн гэдэг. 17 настай Тамура Хироши өлсөж сангах даарч барихын зовлон эцэслэх цаг ирж хэмээн үхлээ хүлээн нүдэн анаад сөхөрч сув. Буундуу гарсангүй. Харин мөрөн дээрээс нь нэг хүн хүч мутаа угтарчээ. Тамура хөл дээр арай ядан босоод эргэж хартал өдөн малгай тухтуулчихсан өндөр нуруутай залуухан монгол бүсгүй гартаа гамбир орчихсан эд гэж байсан гэдэг. Лхама түүний нөхөр Сүхэ хэмээх 2 ачтантай анх учирсан энэ юм хэмээн Тамура гуай Монголын хөх тэнгэр доорх санаанд багтамгүй хувь тавилан дурсамж номдоо бичжээ. Бүгд найрамдах Монгол ард улсад хоригдож байсан 12381 Япон цэргийн нэг нь Тамура Хироши юм. Зөвлөлтийн цэрэг дорн зүгт Японы Квантуны армийг бот цохиж 700 мянга орчим цэргийг олзлоод 20 мянгаыг нь Монголд ажиллах хүч болгон хуваарлсан. Тамура Японы эзэн хааны эрлэгийг дачин Квантуны армийн ард талд туслах, Манж Монголыг хөгжүүлэх өсвөрийн цэргээр 1942 онд 14 настайдаа Манжуур Харби хотын орчимд татагдан ирж цэргийн совилогч холбоочин зэрэгт суралцсаар 1945 онтой золгожээ. Тэртээ Хувлааны довтлохоноос хойш Япончуудын дунд үгэнд орохгүй бол чамайг Моко буюу монголчууд ирж аван шүү хэмээх үг даргасан байв. 1945 оны 8 дугаар сарын 15-ны үүрээр Орос Монгол цэргүүд гэнэт довтолж Япон жаалхууг үнэхээр нөгөө Моко нэрээд аваад явсан юм. Амар мөрөн хөлтгийг хүлээж эрэг дээр нь 2 сар хашигдаж Владивосток хүртэл явган алхаж Сибирь дундуур ачааны галт тэргэнд ачигдан явхад олон цэргүүд хөлдөж өлбөрч өгсөн. Галт тэрэгнээс буулган модон байшинд 2 хонуулаад өөр галт тэргэнд ачигдсанаар Монголд ирэв. Япончуудыг 13 хэсэгт хувааж, огтор нэхидэл, эсгий гутал, хөөнтэй бэлий тарааж, хэр чадлаараа хоол ундаар ханган ажлын норм бүрдүүлсэн боловч дайны дараах монголчууд өөрсдөө өлөн зэлмүү амьдарч байсан. Хоньны дотор гэцтэй будаа аялсан шүл өгсөн нь 3 сарын дараа идсэн анхны махан хоол байсан бөгөөд тэр сайхан амтыг одоо ч мэдэрдэг. Амгалангийн тоосго цогтөх газарт хуваарлагдсан халуун топоны хүчээр 1945 оны өвлийг давсан. Дараа нь арай ахиухан хоол тэжээлтэй байх болов уу гэж гордон ногоо тарих ажилд өөрийн эр чадлаар хөөцөлдөн өхөр чулуутын аж ахуй, борнуурын аж ахуйд хуваарлагдсан боловч байдланд ордож гидсний хижиг тусан гүйлгэж бие маанд оройтсон. Монголд нийт 1613 цэрэг нас орсны дийлэнх нь гидсний хижиг бөөсөнд баригдах сүрийн зэрэг өвчний улмаас амьсгал хураасан юм. Бурхан мэт учирсан Сүхэ Лхама хоёрын хүчээр хоол унд нь дасаж, эм тангийн бараа харж сүгс өдр байдлаас ангичирч эхэлсэн. Буу шагаас нь дайсандаа битэл зочилж ирсэн хүндээ тэр болгон хийж өгч чадахгүй байсан буузыг үй надад хийж өгөөд хэрхэн идэхийг минь инээмсэглэн хард суудаг байж үлээ. Өлсөж ядарсан хүү өнгө зүс заснаар дайсанд хэд найрсаг хандсан эргээр Сүхэ гуайг дээд газраас байцаасан явдал бий. Сүхэ Лхамаагаа хоёр заримдаа ногооны талбайд ирж холхон аваачаад өнгөт пиранг гамбир бууд сэм өх үед Сүхэгаа халахлан зогсдог байв.
2 жил хагасын дараа нутагтаа буцах болоход хоёр ачтныхаа гэрийн зүг харсаар зогсдол алаг морь ижилсүүлэн ирсэнсэн. Сүхэггүй чи гэртээ харнаа. Ээжтэйгээ заавал уулзна хэмээн хэлж мөр алгадсан. Япон руу буцах цаг үед ч олзныхноос эрсэдсээр байсан учраас Сүхэггүй үг их хүч урам зориг өгсөн юм. Японд харж очиход ээж маань цочирдоод 2 хоног огт дуураагүй. Геологч болж ихнэр хүүхэдтэй болон амьдрал цэгцрэн өнөөгийн Японыг үнс нурман дундаас босголцсон. Өглөө бүр хоёр ачтантай талархан залбирсаар ирсэн. Монгол орн нээлттэй боллоо. Монголоос зөвлөлтийн цэрэг айрам гарлаа гэсэн мэдээ сонссноор олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр Монгол руу жуулчилж ирээд хоёр ачтнаа хайсан боловч сураг гарахгүй байсаар 7 жил өнгөрсөн. Олзонд байсан Япончуудын ээлжит уулзалт 1998 онд болоход Ивате мужийн Мориака хотод сурж байсан Эрдэнэчимэг гэдэг оюутан ирж оролцсноор би түүнд өөрийн түүхээ ярьсан юм. Монгол оюутан аавда түүхийн доктор магсарж ав загтал бичснээр архивын бичиг баримт шүүж Борноор хүртэл явж хайсан боловч сураг гараагүй. Нэгэн өдөр баярт мэдээ ирснээр Монгол руу яарвчлан ниссэн. Сүхэл хамаагүй ганц хүүтэй суусан Лавг хэмээх эмэгтэй Борнуурын сургуульд багшилж байжээ. Борнуурын өгшчүүл Япон өвгөн миний хайж байсан Сүхэл хамаа нарыг сайн мэдэх бэрийг нь олж өгсөн юм. Ганц хүү болтон автослоор гинт эндэж Лавг жаахан хүүхдүүдтэй бэлэвсрэн үлдсэн байсан. Ийхүү үлдсэн үр ачнаар нь гинэт Япон өвтэй болсон доо хэмээн Тамура Хироши-сан дурсжээ. Японд сууж байсан элчин сайд Хүрлбаатар Тамура Хироши гуайн тухай тусалж чадах хүмүүст дуулгаснаар баримтат кино бүтээгдэжээ. Тамура гуайн амнаас яаж игээд л Монгол хүнтэй холбогддог байв. Нарито онгоцны буудалд биеийн муудаж унахад бомб ужигнсан тэр газарт Монгол хүн анхлан таарч тусламж дуудсан ажээ. Тамура-сан Японд дах монголчуудад ойр байж тэдэнд туслахыг хичээдэг нэгэн байв. Мөнхбат хэмээх залуу Тамура гуайг хүүн мэт асарч тооглон бурхны оронд одох хүртэл нь хамт байжээ. Тамура Хироши би хойд наснда Монголд төрөхийг хүснэ. Буддаа багш миний хүслийг биелүүлэх байх гэж хэлснээр 87 наснда бурхан болсон гэдэг.